4 сараас 9 сарын хоорондох дэглэмийн онцлог. 4 сартай дундах бүтэц өөрчлөгдөж, ихэнхдээ таны хүүхэд яв 40-45 минутын дараа сэрээд унтлагаа өргөж сүүсгэд танд тусламж хэрэгтэй босхийг та анзаарах болно. Хэрвээ та хүүхэдтэй янз бүрийн аргаар унтлагаа сунгахад нь тусалж, заримдаа өөрөө туссан жүүгээр унтлагаа өргөж сүүсгэх боломж олгоос хүүхэд тун удахгүй унтлагын мөч эсвээс мөчсөв рүү өөрөө шилжиж сурна. 4 сартай дэвшивчсэн бүдэрт 4-5 удаа унтдаг. 3 удаагийн унтлагад шилжихэд арай эрт байна. Ихэвчлэн хүүхдүүд 5-6 сартайд 3 удаагийн унтлагад шилждэг. Гэхдээ хувь хүний онцлог гэж бий. Өдрийн нэг унтлагын үргэлжлэх хугацаа 2 цагаас хэтрэхгүй. Хэрвээ 4 сартайд хүүхдийн унтлага муудаж шөнө эсвэл олон удаа сэрэх унтахад хүндрэлтэй болох, унтлага нь мэдрэмтгий болж өөрөө засах боломжгүй болвол энэ нь хүүхдийнхээ унтах. Сэрүүн байх хугацааны хувь хүний онцлог тохируулсан дэглэмийг тогтоож сурахад тохиромжтой үе юм. Хүүхдийнхээ нас ахих тусам дэглэмийг хэрхэн зохицуулахыг ойлгох нь таны амьдралыг ихээхэн хүмүүжлэх болно. 6 сартайд өдрийн 3 удаагийн унтлагад шилждэг. Унтлагын ойролцоо үргэлжлэх хугацаа нь 40 минутаас 2 цаг хүртэл байна. Мөн энэ насанд хүүхдийн хоногийн сэрүүн байх хугацаа мэдэгдэхүйц нэмэгддэг. Мөн энэ нас нь ядаргааны завсрын шинж тэмдгүүд эсэрч ихсдгээрээ алдартай. Яд эдгээр шинж тэмдгүүд эцэг эхчүүдийг ишвчсэн төөрөв дүүсдэг. Ядаргааны шинж тэмдгүүд хувцс эсхийг яаж шасгах вэ? Үүнийг танд удаан хугацаанд унтуулах гэж оролдох нь хийсч өгнө. Хүүхэд унтахыг хүсэж байгаа мэт бүх шинж тэмдгийг үзүүлсэн ч унтахдаа удаан хугацаа зарцуулж таны идэвхтэй тусламжийг шаардах болно. Үүнд хөхөөсөх савсах эсвэл хоёуландан зэрэг хийх зэрэг орно. Эсвэл хүүхэд хурдан унтсан байж болно. Ялангуяа унтахтай холбоотой хүчтэй холбоосууд байгаа бол. Тэгтээ унтах хугацаа бовн байх бөгөөд хэд хэдэн удаа сумбах шаардлагатай болох эсвэл огт сумбах боломжгүй байх болно. Хэрвээ хүүхдийн анхаарсыг нь өөр зүйлс хандуулж, жишээ нь тэрвэрч, хоолсож, тогсуулах бас хүүхэд түүгүйхэн анхаарсаа өөрчилж, тайван сэрүүн байж чадна. 6 сартаагаас хойш ихэнх хүүхдүүд өөрөө унтах шинж тэмдгүүдийг үзүүлж ихсдэг бөгөөд савсахыг давж гарснаа эсэрхийж, зүгээрс гараас мустарч, эсвэл хөхөөс татгалзах техникээр стод харуулдаг. Энэ үед эцэг эхчүүд ихэвчлэн буруу ойлгож, усам ихээр туслах гэж оролддог. Эсвэл хүчтэй савсах, хөхөөсөх, фитбос дээр үсрэх, эсвэл эдгээрийг зэрэг хийх гэх мэт. Ингэс хэрэггүй. Хүүхэд өсөж томорч байгаа учраас таны тусламжийг босгоход бэлэн болсон, харин эсвэргээрээ биш.